За юуны өмнө ер нь бол албан тушаал эрх мэдлийг ашиглан ээлж давуу эрхтэй байдаг энэ шудраг бас явдал тул үнэхээр би ч гэсэн энд бол дурггүй би энэний эсрэг байдаг учраас өнөөдөр одоо энэ хүслийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж парламентэд ингээд гишүүн гэдэг ингээд сууж байгаа маа энэ талаар ярих гэж бас энд орж ирсэн. За тэгвэл миний хувьд жишээлх юм бол би хүслийн бэрхшээлтэй учраас надад ийм онцгой зүйл өгөөч. Би надад одоо юу гэдгийг нэг хаалгаа, нэг саналаа ингээд засаад өгөөч гэж нэгч одоо хувьдаа шаардлага хүсээгүй. Би миний ард байгаа адилхан хүмүүстээр адил тэгш байдлыг бий болгооч гэж парламент орж ирсэн байгаа. Тэгэхээр бусад гишүүдтэй адилхан тэр одоо хэмжээнд нь хүрэхийн тулд өнөөдөр ингээл уралдаад л унах үедээ унаад басах үедээ басаад ингээ явж байгаа. Тэгэхээр их хурлын гишүүд дотор бол өнөөдөр тэр 30 жилийн өмнө байсан зүйлийг өнөөдөр нэгэ ярьж байна гэдэг би юу гэж харж байна гэхэлэр манай энэ парламентын хувьд хайрцангуй юм бол баг багаар ил тод болж байна. Иргэд өшөө олон гарын үсэг цуглуулаасаа өшөө олон дабл стандарт байгаа зүйл дээр яриасаа гэж би бодож байна. За нөгөө талд бид нар эмч багш нарын нийгмийн хамгаалалт хангалтгүй учраас жагсаж байгаа гэдгийг үг дуугүй улсаараа хараа сууж байгаа. Зарим ээж аав нар хүүхдээ өөртөө харьяаг байж байгаа. Нийгмийн хамгаалалт халамжийн дэмжээгүй төрийн албан агчдаас бид нар ямар хариуцлага үүргийг хүлээх втэ. Өөртөө хүүхдээ өсөг, өөртөө хүүхдээ ар. Энэ зарчим бас хас айгүй адилхан байх ёстой гэж би бодож байна. За тэгэхээр энийгээ бид нар төрийн албан хаагчдынхаа бүх төрөлдөр адилхан тавих ёстой. Улс төрийн албан хаагч байна уу, төрийн үйлчлэгээ байна уу, төрийн алба хүч нь хамаагүй. За энэ утгаараа бид нар энэ асуудал дээр гол нь нөгөө чиний лаг үлээчвэл миний лаг тодорхой гэдэг шиг те улсын хурлын гишүүдийн аваад байгаа зүйлийг бүгднийг байхгүй болгоё. Парламент ингээд гэдэг нь зориг юм уу? Эсвэл парламент орж байгаа хүмүүсийг илүү ил тод болгоод өгөө, чудраг болгоод өгөөч гэдэг хариуцлагын тухай иргэд хүсээд байна уу гэдгээ бид нар энэ ажлын хэсгээр өвшөө сайн ярьж миний түрүүн хэлсэн тэр бусад оронд байгаа шилжилтийн хөтөлбөр байна уу? Тэтгэмж гэж нэрлэх юм уу те? Хугацааг нь багасгах ёстой юу? Эсвэл ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байгаа. Жишээ нь миний дурдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртгүй байгаа зүйлийг адил хэмжээнд авчрах юм уу гэдэг энэ зарчмын асуудлаа бид нар ярих ёстой гэж би бодож байна. Энэгээр даландуулаад бид нар өшөө улсын их хурлын гишүүдийн үүрэг хариуцлагыг өшөө сайн ярих ёстой гэж бодож байна. Ямар гишүүд яаж хүмүүстэйгээ ил тод харьцаж байгаа, аль нь мэдээлэл өгдөг, аль нь мэдээлэл өгөхгүй байгаа гэдэг дээр бид нар илүү ярьж хариуцлага тооцох ёстой гэж би бодож байна. Тийм утгаараа байвал энэ ажлын хэсэг илүү үр бүтээлтэй болно. Тэрнээс биш илүү нөгөө попордог те хүмүүсийн уур гаргах мишок шиг байшиг болгоод гişүүдл байвал нүдэнд үзэгдсэн нөгөө нэг юу гэдүүлээ нүдэнд орсон хог шүдэнд орсон чигшлүү шиг их хурлын гишүүн л бол энэ илүү эрхтэй гэж хардаг. Одоо энийгээ бид нар бас хаана ялгаж харах хэрэгтэй. Харьцуулж байгаа бусад орныхон гишүүдийн нийгмийн хамгаалал, гишүүдийн нийгмийн баталгааг харьцуулаад судлах хэрэгтэй. Ямар нийгмийн хамгаалал, ямар нийгмийн баталгаатай болгоод иргэд мандатаа өгөө тийш нь явуулж байгааг хараад бид нар өнөөдөр гишүүд бас юу тулж байгааг бас ярих хэрэгтэй. Улс орныхон төлөө тангараг өргөнө гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилгүйний тэтгэвэр авдаггүй шиг бүх юмны боломжоос доогуур хог нохоо шиг үзчихэд эргээд та нар хариуцлага гэдэг юмыг шаардах нь өөрөө хүний осонд хэр нийцгүй гэдгийг бид нар харах ёстой, ярих ёстой гэж бодож байна. Тэгээ иймэрхүү ийм зүйлүүдэд хамгийн хордог бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, дуурч чаддгүй хүмүүс байгаа. Одоо өнөөдөр хэрэг миний оронд ярьж чаддгүй хүн байсан бол энэ дөр дуу хоолойгоо илэрхийлэхэд хэцүү юм байна. Надад жишээлбэл тусдаа унаач байхгүй, миний одоо хийж байгаа видеонд дохионы орчуулагч байхгүй. Тэгэхээр энийг бид нар сайн судалж ярих ёстой шүү гэдгийг бас хэлье. Би ажлын хэсэгт орох саналтай байна.